Өглөөний мэндийг хүргэе үзэгчдээ, Үлзий телевизээс үзэгч та бүхэндээ өглөө бүр хүргэдэг энэ өглөө ярилцлагын нэвтрүүлгийн цоо шинхэн дугаар үзэгч та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. Бидний урилгаар өнөөдөр студиуд Баянгол дүүргийн мэс заслын тасгийн совилогч Амар Тайван, мөн Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын совилогч Тунгаан нар урагтаа оролцож байна. Та хоёртаа энэ өглөөний мэндийг хүргэе бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн та хоёртаа маш баярлалаа. Баярлалаа. Өглөөний мэнд. Баярлалаа. Тэгэхээр юун түрүүнд мэдээж хоёр сайхан совилогчтойгоо студидд урьж оролцуулж байгаа учраас хоёрын манаас ажлын гараа хэдэн онд хаанаас эхэлж ивэ гэдэг энэ яриагаа эхлүүлъя гэж бодож байна. Намайг Дорилгийн Амар Тайван гэдэг. Би 1986 онд Улаанбаатар хотын Сувилгын сургуулийг анх төгсөөд 1988 оноос Өвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт заслын тасгаас ажлын гараагаа эхэлж исэн. Тэгээд тэр Өвсгөл аймагт 12 жил ажиллаад 2000 онд Улаанбаатар хотод орж ирээд Аштан клиникийн эмнэлэг гэж анх байгууллагт нь ороод бараг 20 жил шахуу Аштан клиникийн эмнэлэгт мэс заслын тасаг, мэдрэлийн тасгийн ажиллаж агаад 2018 оноос Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын энэ тасгийн хаалганы совилогчээр ажиллаж агаад 2023 онд өндөр насны төвд хараад одоо түүнээс хойш үргэлжлүүлээд мэс заслын тасгийнхаа боолтын совилогчээр ажиллаж байгаа. Нийтдээ улсдаа 37 бараг 8 жил ажиллаж байна. Тий. Намайг Пүрөөгийн Тунгаа гэдэг 1991 онд Улаанбаатар хотын Сувилгын дунд сургуулийг хүүхдийн совилогч, сургууль мөржүүлэгч мэргэжлэр төгсөөд 91 онд 3 ихрийн сувил, одоо тухайн үед 3 ихрийн сувил гэж Улаанбаатар хотод байдаг байсан. За тэнд ажлын гараагаа эхлээд тэнд 5 жил тарианы совилогч хийж агаад 1995 оноос Баянгол дүүргийн эмнэлэгт дархлаажуулалтын совилогчээр ажиллаж эхэлсэн. Ингээд 95 оноос хойш одоо 31 жил тус Баянгол дүүргийн эмнэлэгт 31 жил ажиллаж байна. Улсад бол нийт ажилласан жил 35 жил. За мэдээж маш олон жил одоо яг энэ сувилгын салбарт эрүүл мэндийг одоо яг л нэг эмчийнхаа бичиж өгсөн жор заврын дагуу тийм ээ одоо хамгийн түрүүнд одоо бидний төсөөлтгөр сувилгчийн ажил маань ингээл судас олгоос эхэлдэг гэл хүмүүс одоо энгийн хүмүүс бол гэж ярьдаг л да. За мэрэгжлийн хүмүүсийн тухайд бол одоо сувилгч хүний ажил яг хамгийн түрүүнд юунаас эхэлдэг юм бэ? Ер нь бол сувилгч бол ерөөсөө за би миний хувьд бол нөгөө хүүхдийн сувилгчаар төгссөн. 3 ихрийн сувилд очиод ерөөсөө шууд тарианы сувилгч, ээлжийн ахлах тарианы сувилгчээр ажиллаж эхэлсэн. Тэгэл ерөөсөө л тэр чинь юу яадаг нөгөө тариа хийх л хамгийн гол чухал юм. Болж өгвөл хүүхдийг олон хатахгүй нэг хатгалдаар л тэр хүүхдийн судсыг олж эмчилгээ хийх явдал бол ерөөсөө энэ тэрүүн нэгдүгüрт тавигддаг. Хоёрдугаарт нь одоо тэр бичиг цаасны ажил өшөө ийм уулгах, тараах зөндөө ажлууд байгаа шүү дээ. Ер нь бол эхний ээлжинд ерөөсөө л нөгөө хүүхдийн судсыг л маш сайн олдог байх. Тал дээр л ерөөсөө анхаардаг гэсэн. За таны хувьд би болохоор нөгөө мэс заслын совилогч. Тэгэхээр мэс заслын совилогч гэдэг бол нөгөө эмчтэйгээ, мэслийн эмчтэйгээ баг болж ажилладаг. Тухайн одоо хаалгаа анд эмчид хэрэгтэй тухайн хаалгыг амжилттай явуулахын тулд бүхэл хэрэгтэй зүйлээр бэлэн байлгах түүнийг нь цаг тухайд нь ашиглах одоо бэлэн байлгах юм л үүрэгтэй байдаг. Бидний хувьд бол хүний амнаас цаг минутаар хэмжигдэж идэг учраас секундээр хэмжигдэж идэг үед бид нар хурдан дөрвөн шуурхаа эмчтэйгээ ер нь зэрэгэл нүдэрээ л хаалгаа ингээл туслаад явж идэг. Тэгэхээр бол бидний хувьд бол ер нь эмчтэйгээ баг болж ажиллах нь хамгийн чухал байдаг. Эмчээ ойлгож бид нар бол хоорондоо үг ярихгүй ч гэсэн биеийн хилэмж үйлдэлээрээ бол эмчтэйгээ нэг ажиллаж идэг учраас бидний ажиллагаа бол хамтын ажиллагаа л байдаг. Мэс заслын совилогч нарын бол гол юм байна. Онцлог нь бол тийм байдаг. Тэгээ ганц хүний одоо ажил гэж байхгүй. Тэгээ багаараа ажилдаг зөвхөн эмч совилогч хоёр биш. Тухайн одоо тэнд ажиллаж байгаа асрагч, туслах совилогч, ансын одоо унтуулгын эмч совилогч тэгэл бүгднтэй л бид нар хамтарч ажилладаг. Тэр нь бол бидний гол ажлаа хурдан түргэн тэгээд амжилттай дуусах гол нөхцөл болж өгдөг.
Таарын маань хувьд бол ер нь яг ажил мэргэжлэрээ хамгийн их бахархаж исэн үйл явдал ч юм уу тийм санаанд нь одоо яг бууж байгаа зүйл байна уу? Хамгийн их одоо яг тэгэхэд л би одоо совилогч гэдэг мэргэжлэрээ бахархсандаа үнэхээр сайхан байсан шүү гэдэг зүйл одоо санаанд нь бууж байгаа юм уу? Гэхдээ яг ямар ч тохиолдолд совилогч гэдэг хүн тухайн үед бол ажил маш хүнд байдаг. Тухайн нөхцөлд. Тэр хүнд ажил, хүнд хаалганы дараа хүнд жижүүрийг өнгөрөөгд өглөөний нарыг үзэх хамгийн сайхан байдаг. Тэгээд ажилласаа буугаа явна гэдэг. Ингээд яхад бол хаалгаа амжилтаа дуусаад, ажил амжилтаа дуусаад ингээд уух нь бол хамгийн сайхан мэдрэмжтэй тэрл байдаг. Маш олон цагаар зогсоод, олон цагаар хаалгаан дээр ажилласан ч гэсэн тэрнийхээ амжилтаа ард нь гарсан байхад бол сайхан болоо явждаг. Тэр нь таны гоё байдаг. Стар бол тэгэл босод мэргэжлийнхэнтэй адил л да. Тий. За, миний хувьд болохоор би 95 оноос хойш дархлаажуулалтын сувлагчаар ажилласан. Тэгээд яг гол бахархдаг юм болохоор одоо тэр 95 онд анх нөгөө вакцины хийлгэжсэн хүүхдүүд маань өөрсдөө эргээд ээж аав болцсон. Эргээд хүүхдээ нөгөө над дээр авчирж исэн байхгүй. Тэгээд тэгэхэд нөгөө өөртөө бол намайг бол танихгүй ээж аав нь нөгөө эмээ өвөө нь дагаж ирдэг. Вакцины хийлгэхэд манайхан ч их олуулаа ирдэг. Ер нь бол ээж наав эмээ өвөө нь бүгдээрээ дагалдаж ирдэг. Тэгээд тэгж яхад бол нөгөө дагаж ирсэн эмээ нь бол таниад энэ манай хүүхдийг тарьжсэн сувлагч байж та одоо манай ачиг зээг тарьж ийн гэд тэгэхэд бол их гоё санагддаг. Та чи энд айгүй олон жил ажилласан та чи манай хүүхдийг жоохон байхад тарьжсэн шүү дээ. Одоо хүртэл ажиллаа хийж л байгаа юм уу? Яг хэвээрээ та гоё энэ хэвээрээ сайхан байна гэл. Тэгж хэлэхэд бол их баярлалдаг. Ер нь бол нэг газараа 30 жил, 35 жил ажиллана гэдэг бол бас нэлээд урт хугацаа шүү дээ. Хүний амьдралын нэг 30 жил нэг хамт олон дотор өнгөрнө гэдэг бол айгүй урт хугацаа. За тэгэхээр мэдээж сайхан бас сэтгэл хөдлөж जैन. Тэгээд таны хувьд одоо дархлаажуулалтыг 35 жил хийж гин гэдэг чинь ер нь одоо Баянгол дүүргийн одоо эмнэлэг дээр сүүлийн үед дархлаажуулалтыг бол одоо мэдээж одоо нөгөө заавар зөвлөмжийнхаа дагуу хийж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр дархлаажуулалтын талаар одоо танд одоо сүүлийн үеийн судалгаа, статистик мэдээлэл байгаа лөө? За ер нь бол 95 оноос хойш хийж эхэлсэн гэд тэгсэн. Монгол улс чинь өөрөө дархлаажуулалтын хуультай. Манайх бол дархлаажуулалтын хөтөлбөр бол маш сайн хэрэгждэг, орны тоонд ордог. Дэлхийд бол Аз номхон далайн бүстэй бол манайх бол дархлаажуулалтын хөтөлбөрийг маш сайн амжилттай хэрэгжүүлсэн гэж явдаг. Тэгээд одоо хамгийн сүүлийн нэг шинэ нэвтрүүлсэн вакцин би бол одоо 30 жил ажиллаж байхад бол зөндөө олон вакцин шинээр нэвтрэхэд бол байсан. Одоо жишээ нь 5 вакцин байж гэн Улаанбурхан хавдар улаануудын вакцин Монгол шинээр нэвтрэхэд оролцож исэн. Хатгааны вакцин бас шинээр нэвтрэхэд бас байлаа. За хамгийн сүүлийн вакцин гэхээр нөгөө хүний папиллом вирусын эсрэг вакцин. За энэ болохоор 2023 оны засгийн газрын тогтоолоор манайх товлолдоор нэвтрүүлсэн. Одоо бол яг энэ дархлаажуулалт бол ер нь нэлээд эрчимтэй явагдаж эхэлж байгаа. За тэгэхээр таны хувьд бол одоо мэс заслын сувлагчараас олон жил ажилласан гэдэг түрүүн ярьжсэн. Тэгэхээр мэс заслын сувлагчид мэдээж нөгөө нэг гинтл ингээл нөгөө мэс заслалд орох шаардлагатай хүмүүс нөгөө төлөвлөсөн мэс заслаас гадна гинтийн шаардлагатай мэс заслууд их орж ирдэг байх л та тийм ээ. Тэгэхээр яг энэ үед ер нь баг хамт олон хэрхэн яаж ажилладаг талаар бас манай үзэгчдэд ойлголтыг өгөөч. Ер нь бол юу штэ мэс заслч бол төлөвлөлт бол яаралтай гэж байдаг. Яаралтай тусамж бол ямар ч хаалга гинт орж ирнэ. Тэгэхэд бол манай баг хамт бол бэлэн л байна. Тийм байхгүй гэсэн ойлголт байхгүй, мэдэхгүй чадахгүй гэхгүй тэгэл багаараа бүгдээрээ л ажиллаад ард нь гардаг та. Тийм. Одоо манай баг бол их мундаг мэслийн баг бол ялангуяа бол одоо сүүлийн жилүүдэд бол шинэ технологи, техникийг ашиглаад манай залуучуудаа маш чадварлаг болсон. Манай мэс заслын баг бол одоо Монголд явж байгаа бүх хаалгаа хийж байгаа.
нуруу нуус тархины мэс заслаас бусдыг манай Баянгол дүүрэг бол бүгдийг амжилттай хийж байгаа. Тийм болтгож одоо манай дээр доорны хөрөлцөө муутай орны нөгөө хаалгааны бол одоо ойчир дугаараа ихтэй болчиход байгаа. Тэгвэл бол одоо хавдар ерөнхий мэс заслын чихэмэр хоолоо бүх төрлийн хаалга хийж байгаа. Одоо бол дөнгөж сая одоо 4 сарын 1-ээс бол мэс заслын гинтлийн мэс заслын яаралтай тусламжийг авдаг болсон. Тэгэхээр манай төрөл бол хаалганы төрлүүд бол улам нэмэгдэж байгаа. Тэгээд манай залуучууд бол мундаг болсон, дандаа дурангаар болцоо идэг болсон. Бүх технологиудыг ашигладаг болсон болохоор бид нар бол одоо ер нь бэлэн л байж идэг. Ямар ч төрлийн хаалгаан дээр бол тэгээд багаараа бэлэн л. Төлөвлөгөөт хаалгаа, яаралтай хаалгаа нь ер нь одоо 7 хоногор ч юм уу эсвэл сард дунджаар тэдэн хаалгаанд ордог гэсэн тоо баримт. Яг нь ер нь бол байна л да. Тэгээд ойролцоогоор бол өдөртөө бол нэг 10 хэдэн хаалгаа ороод тэгээд нөгөө тоо байхгүй яаралтай бол 9 тоногоор нь л орж идэг. Манайх бол ер нь нэлээд ачаалттай ажилладаг. Манайх одоо ер нь хавцааныхаа тоог нэмэгдүүлж ээж нөгөө энэ ачааллыг авах ийм л зорилготой байгаа. Тун удахгүй одоо бас гоё проценттай болох юм гэсэн. Тэгжээж манай Баянголын ард түмж бас аюу азтай шүү дээ. Энэ одоо хавдрын тусламж үйлчилгээг хавдар дээр авахгүй манай одоо хавдрын төвтэй болсон. Одоо бүхэл төрлийн хавдруудыг орж байна. Тэр нь бол одоо нөгөө хүндээ аюу ээлтэй. Тэгээ хүндрэл байхгүй. Тэгээ манай залуучууд их мундаг болсон. За хоёрын манай хувьд бол одоо хоёулаа 30 гаруй жил яг энэ салбарт ажилласан. Тэгэхээр ирээдүйн одоо залуус ер нь ингээл шинжлэхтэй бидний яриад байгаа нөгөө жинзи үеийнх ингээл орж ирж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр залуучууд ер нь одоо сувилгын мэрэгжлийг хэр сонирхож орж ирж байна. За тэгээд орж ирсэн залуучуудаа хоёр одоо хөвчлэн юу гэж зөвлөж байна тийм ээ. Энэ талаар бас манай үзэгчид сонирхох байхаа гэж бодож байна. Яг нь залуучууд бол одоо орж ирж байна. Гэхдээ нөгөө үе үеэрээ л юм л да тий. Одоо энэ нийгмийнхаа байдлаас болоод залуу хүмүүсүүд бол ялгаатай байдал бол байгаа. Гэхдээ манай эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа залуучууд бол харьцангуй өөр салбарынхаас бол өөр. Бид нар бол одоо ингээд заавал хилээл өгдөг. Тэд нар хүлээж авах нь бол бусад салбараас бол шал өөр ингээ хүлээж авдаг. Бид нартай бол энэ зэрэгцээл илүү одоо бид нарт чинь илүү юм бас зааж өгдөг шүү дээ тэр чинь. Тэгээ бид нар бол хамтарч аюу сайхан ажилдаг. Тэгээ ер нь бол одоо сувилагч мэрэгжил гэдэг бол айл гэрт ер нь сувилагч байхад бол тухайн айл гэрийнхаа одоо эрүүл мэндийн хариуцдаг хүн шүүд болж байгаа шүү. Тэгэхээр бол ер нь одоо залуу үе энэ хүүхдүүд бол сувилгын мэрэгжлийг сонгоосоо. Энэ бол аюу уянтаа сайхан үлээ. Тийм болохоор одоо залуу хүүхдүүд сувилагч болж хунгаартаа ингэ тусалж одоо ижаа та өвөөмэдэ тий одоо ингэ энэ тусламж үйлчлэг хүний амьдралын чанарыг бас сайжруулахад нөлөөлж байгаа шүү дээ. Заавал одоо юм тариа хийхдээ гол нь биш. Одоо өндөр настай ээж аавыг асар тойглоход мэрэгжлийн зүгээс байна гэдэг бол энэ айл гэрт бол нэг сувилагч байхад бол тун хэрэгтэй мэрэгжил. Тэгээ энэ маш буянтай мэрэгжил байгаа гэж би боддог тий. Ер нь бол одоо манай залуу үеийнхэн бол мэдээж тухайн нөхцөл байдлаар бол мундаг суралцж байгаа. Гэхдээ одоо манай залуучууд хэлний боловсруулалтаа сайн дээшлүүлчих юм бол манай Баянгол дүүргийн сувилгын одоо албанаас гадаад харилцаагаа их хөгжүүлж байгаа. Одоо манай Баянгол дүүрэгт ирж ажиллах сувилагч бол та хэлтэл бол таныг одоо манайх одоо хамтын ажиллагаатай улс орнууд руугаа болон богино хугацаагаар сургалтанд хамруулад мэрэгжил мэдлэгийн дээшлүүлээд ингээд ажиллах бүрэн боломжтой байгаа. Манай залуучууд бол одоо хилээ сайжруулад сувилагч хүмүүс бол одоо Европын ч Азийн ч орнд бол Монгол сувилагч нар хамгийн хүнлэгдээд байгаа нь хүн чанар, хүнлэг байдлаараа, эмэрэнгүй байдлаараа их хүнлэгдээд шүү дээ. Тэрэн дээр нь одоо ингээ хилний асуудлыг шийдчих юм бол яг одоо үндсэн мэрэгжлээрээ гадаадд ажиллах, мэрэгжлээрээ харилцан солилцоо ажиллах суралцах юм боломж нэгдэж байгаа. Манай Баянгол бол одоо Канадтай одоо юм уу гэрээ хийцэн одоо манай суулгын тусламж үйлчлэгч одоо доктор, магистр одоо олон төвшөнтэй шинжилгээ ухааны хүмүүс байна шүү дээ. Тэд нар маань одоо мэрэгжлийн аюу өндөр болсон учраас тэр тал дээр бол илүү байгаа шүү. Манай Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд ирж ажиллаад энэ одоо хэлнийхээ боловсролыг сайжруулах юм бол та чөлөөтэй гадаад ертөнцид бас энэ мэрэгжлээрээ шүү дээ ажиллах боломжтой шүү гэж бодож байна. Тэгээ бол орчин үе гэдэг бол цаг цагаараа л байдаг. Бид нар ч гэсэн тэднээс их зүйл суралцдаг. Тэд бидний одоо олон жилийн туршлагаас мэдлэгээс бол бас хуваалцаал ингээл харилцан туслалцаал явж идэг. Энэ бол одоо ялангуяа мэс заслын шинжилгээ ухаан гэдэг бол
нөгөө дандаа технологи хэрэгжилж идэг учраас тэр технологид бид нэр хөл нийцүүлээл ажиллахаас өөр арга байхгүй. Тийм болохоор ямар ч багш тоногч төхөөрөмж ирсэн тэднийг бид нар ажилуулах үүрэгтэй, ажилуулж чадна, ажилуулна. Тэгэхэд бид нарт харилцан одоо залуу инженер, залуу шүүгч нартай хамтраад ажиллаад ямар ч асуудал үүсэхгүй. Тэгэхээр бол энэ нэвтрүүлгийг үзэж байгаа залуу улсууд, мэрэгчлээ сонгож байгаа залуучууд ийм хүмүүс байдгаа бол энэ хүүхдүүд бол зөвлөгч мэрэгчлийг сонгоод намаа ялангуяа Баянгол дүүргийнхаа эрүүл мэндийн төвд ажиллах юм бол та бүхэнд ирээдүйтэй шүү гэж би зөв олон жил ажилласан хүний хувьд бол хэлж байгаа. Манай Баянгол дүүрэг бол маш их хөгжиж байгаа тийм эмнэлэг юм. Тийм залуу хүмүүст бол их ээлтэй, сайхан, орчинтой гоё шүү дээ. Тийм. Наа бол ер нь бусад дүүргүүдийг бодвол харьцангуй эмнэлэг, байр, тоног төхөөрөмж бүх юм хангагдсан. Одоо манайх чинь эрүүл мэндийн төв гээд байр байж байна. За хоёрдугаар байр нь Ахмад насны хүүхдийн эмнэлэг гээд 8 давхар эмнэлэг байна. За мөн тусдаа хүүхдийн эмнэлэг байж байна. За эмүүжин гээд сүрээгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг бас нэг байртай. Ер нь бол ингээд нийт 4 байранд үйл ажиллагаа явуулдаг. Бусад дүүргүүдд бол тийм олон эмнэлэг байр сав хүрэлцээгүй байдаг шүү дээ. Манайх бол ерөөсөө нийслэлдээ бол хамгийн байр сав боломж хүрэлцээтэй ажиллаж сүүлийн үед бол маш их манай оронтой маш их нэмэгдэж байгаа. Гэхдээ ер нь бол сувилагчид эмнэлгийн мэрэгчлэн одоо бас ер нь жоохон хүний нөөцийн хомсдолд ороод байгаа. Одоо жишээ нь бид нэр ингээл тэтгүүлд гарчаал ажиллаад шүү дээ. Тийм хүний нөөц залуучууд жоохон ирэх нь бага байна. Сурж байгаа хүүхдүүд байгаад нөгөө ажил дээр яг нөгөө гарахгүй бид нар ч бас шантрах юм их байна л да. Ер нь бол залуу хүмүүс юм чинь. Тэгэхээр ер нь бол яг өөртөө хүсээд сонирхсон мэргэжлэрээ тууштай ажиллах юм бол ер нь бол ирээдүйтэй боломжтой. Ялангуяа сувилах бол одоо ерөөсөө гадагшаа бол нээлттэй болсон. Одоо Японд, Германд гэлт гэж ерөөсөө Монгол сувилагч нар маш их ажиллаж байна. Хилтэл байх юм бол тэд нар ерөөсөө манайхан ч нөгөө гардуу үйлдэлтэй маш сайн. Тэгээ хилтэй байх юм бол ерөөсөө Монгол сувилагч нар бол гадна Америкт зөндөө Монгол сувилагч нар ажиллаж байна. Тэгэхээр бол айгүй ирээдүйтэй байхгүй юу? Тэгэхээр яг энэ хүний нөөцийн хомсдолд орж байгаа нь ер нь та бүхний хувьд юу гэж харж байна? Цалин хөлстэй бас холбоотой байх гэж бодож байна л да. Тэгэхээр энэ тал дээр ямар ойлголт байна вэ? Яг цалин хөлстэй бол мэдээж холбоотой нийгмийн байдалтай холбоо. Гэхдээ би бол энийг ингэж боддөө штэ. Манай нийт ард иргэд үйлчлүүлэгч нар нэг юм үйлчлүүлэгч хаан гэдэг нэг буруу ойлголт авчихсан. Тэгээд одоо манай энэ сүүлийн одоо жинжиг үеийнхэн гэдэг байгаа энэ залуучууд бол эцэгтэй загнуулж үзээгүй юм хүүхдүүдийг тэр одоо өөрт нь туслах байгаа хүндээ юм эерэг бус байдлаар хандаад ахаар тэр хүүхдүүд хашраад байгаа юм. Гол нь. Тэгэхээр бид нар одоо үйлчлэгээ авж байгаа хүмүүс тэр үйлчлүүлж байгаа хүмүүс цөмрөөл харилцан бие биенээ ойлгоод энэ хүн надад туслах гэдэг юм чинь би ч гэсэн бас нэг айтайхан харьцаал гэдэг юм хүлээлттэй байвал манай одоо энэ залуу хүмүүс бол ажиллахаар байна. Ажиллаад байна. Гэхдээ одоо бас ард иргэд маань одоо үйлчилж байгаа өөртөөхөн сайн сайхан төлөө үйлчилж байгаа хүмүүстэй ийдэг зөвлөн харьцаад тэднийг өөрийнхөө хүүхд мэт хайрлах юм бол тэр хүүхдүүд бас тэнд ажиллах боломж байна. Гол нь цалиндаа биш нийгмийн одоо энэ харилцаа хандлагаас болж хүмүүс хашраад байгаа. Тэгэнгүүт нөгөө ажлын байрны хүний нөөц дутагдаад ирэхээр ачаал нэгтээд тэгээд асуудал үүсэж байгаа. Бас тэгэхээр бол хоёр талдаа л байгаа. Өөр цалинмуудаа одоо бид нар ажиллахгүй байгаа ч юм бол биш л те. Тодорхой хэмжээнд бол цалин хангамж нь байгаа. Гэхдээ мэдээж хэрэг дээр хийж байгаа ачаалтайгаа бол цалин уйлдахгүй байгаа юм уу? Уйлдахгүй л байгаа. Одоо тэгээд яг сайжрах бах уу? Тэгээд бас болж байгаа юм чинь тийм болох бах уу? Нэг талаараа нэг үйлчлүүлэгчд маань одоо ингээ хаан шиг хандаад байна гэдэг чинь. Нөгөө талаараа та бүхэн маань одоо хэвтэ имжлүүлж байгаа ч юм уу эсвэл ингээд удаан хугацааны туршид имжлэгээ хийлгэж байгаа хүмүүстэйгээ бас сэтгэл зүгээрээ холбогддог болов уу гэж бодож байна. Тэгэлгүй яг одоо бид нар чинь одоо тэр их хүнд юмны ард гарчих байгаа юм чинь тэдний ч одоо сэтгэл зүгээр нь ер нь бол эмийн имчилгээнээс илүү сэтгэл зүйн илүү болно шүү дээ. Одоо жишээлбэл хаалганы дараа за танаа хаалгаа маш сайн болсон. Одоо ерөөсө таал хичээвэл болчих шүү дээ гэхэд тэр хүн одоо шал өөр болоод одоо өөрийнхөө төлөө зүтгэл хичээгээл одоо би яах вэ гэдгийг байдал хүрдэг. Тэгтэл
нэг жаахан тийм сэтгэлийн урам өмгөө бол бас хүн таалан байна шүү дээ. Тэгээ яалтчгүй асуудлууд байна. Тэрний дараа бол тэр хүмүүсийн зэрэгт бол хүндэл байдаг. Гэтэ манай юмдууд бас сэтгэл зүйч байдаг. Бид нар тухайн одоо хүмүүсээ сэтгэл зүйчтэй уулзуул, тэдээс зөвлөгөө авч тайвшруулах ийм юмнууд бол байдаг. Бас одоо манайхан нэг хүмүүсийн дунд одоо ингээд совилогч хүнийг бол зүгээр өнгөц хараад одоо гэрээрээ одоо өөрсөндөө эмчилгээ хийж байгаа тариа. Тэгээ нөгөөдүүл нь бууглаад ингээд дээлээд ирдэг. Тэр хүнд одоо бидний одоо ажлыг бол зүгээр өнгөц үнэлээд энэ хүүхий хийж болж байгааг би хийчих юм байна. Совилогч дуудаад яах вэ гэдэг одоо энэ нарийн мэргэжлийн ажлыг зүгээр өнгөц гаднаас нь харж үйлчлэгээ явуулснаас болоод өөртөө болон бусдад ийм төвхтэй байдлыг үсгээд байгаа. Тэгэхээр ард иргэд бол эмнэлгийн тусламж үйлчлэгээ авахгүй энэ совилогч гэдэг нь бол зүгээр нэг тариаг харахад хийж болоод байгаа мэт боловч бид нар чинь тэнд чинь 4 жил сурчсан юм заалгацсан технологиор хийдэг байхгүй юу? Нарийн технологиор хийж байгаа. Тэрийг бол зүгээр өнгөц хараад энэ хэсэгт хийгээд болдгийм байх гэж хийгээд тэгээд одоо эцэг их ижаавыгаа боглуулад амар хөндрүүлээд ирж байгаа энэ тохиолдлууд одоо сүүлийн үед бол маш их байна. Энэ бол одоо нөгөө ижаавынхаа амьдралын чанарыг муутгаад байгаа байхгүй юу? Одоо яг мэрэгжлийн хүнээс тусламж аваагүй, мэрэгжлийн одоо совилогч хүний үнэлэмжийг өөрсдийнхөө нүдээр бууруулснаас болоод бий чадна гэдгээс болоод тэгээ одоо Facebook, сошиал орчингоос одоо янз бүрийн элдв янзын зүйлийг одоо бараг имлэх хэрэггүй юм шиг юм хэрэглээд нь шүү дээ. Гурван бүдээс нэгнээсээ асуусан. Энэ байдал нь бол имлэгийн ажилчдыг бол улам хүндрэлд оруулна. Өөрсдийнх нь одоо эдгэрэл өөрсдийнх нь одоо амьдралын чанарт нөлөөлөд ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр бол ер нь ямар ч байсан гэсэн бид нар чинь одоо шинжлэх ухааны үндэстэйгээр одоо бид нар юм хэрэглэж байгаа шүү дээ. Одоо вакциныг хүртэл эсэргүүцээд байгаа юм байна тий. Гэтэл шинжлэх ухаан байхгүй юу? Тэгээ шинжлэх ухаан гэдгийг бас ойлгох хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр бол манай ард түмэн бол энэ дээр бас шинжлэх ухаанчаар хандаж одоо хэдвэр 100 мэлээ тийм ээ. Энэ байдлыг хандаасаа гэж би боддгийг олон жил ажилласны хувьд түүнээс биш бидний ажил ингээд хүн харахад амархан боловч харагдаад байгаа бахан бид нар нөгөө чадвартаа тэгж харагдаад байгаа. Түүнээс биш тэр чинь технологиор хийдэг тариа хийх техник технологи гэж байна шүү дээ. Тэр арга зүгээр нь хийгвэл бидний совилогч хүний хийсэн тариа эзэж буглахгүй. Гэтэл энгийн хүн хичнээн сайхан хариуцсан гэж өөрөө бодоод хийж байгаа ч нөгөө талбайгаа сонгоогүй зүгээс буруу сонгосон одоо тэрнээс болоод одоо асуудал үүсээд байгаа байхгүй юу. Тэгэхээр манай ард түмэн бол одоо совилогч мэрэгжил бол энэ чинь мэрэгжил байхгүй юу гэж шүү дээ. Тэгээ энэ чинь тослох биш. Бие даасан мэрэгжил гэдэг талаас нь үнэлж аваад тэгээ амьдралынхаа чанарыг тэгж бууруулж болохгүй л гэж би хэлмээр байна. За таарын маань хувьд бол Баянгол дүүрийнхаа эмнэлэгт ингээ хоёулаа олон жил ажилласан гэдэг чинь би ч гэсэн одоо Баянгол дүүрийн иргэн байхгүй юу? Баянгол дүүргийн одоо эмнэлгээсээ үйлчилгээ тусламж үйлчилгээгээ авдаг гэсэн үг тийм ээ. Тэгэхээр хүүхдүүдээ ч үзүүлнэ, өөрийгөө ч үзүүлнэ ингээд үнэхээр бас сайхан одоо ажлын нөгөө эмнэлгийн орчноос эхлүүлээд ингээд цэвэрхэн тухтай. За тэгээд эмч ажилтнуудын маань хувьд бол бас үйлчлүүлэгчтэйгээ өвчтөнтэйгөө хүндэтгэлтэй харьцдаг. Энийг би бол одоо Баянгол дүүргийн иргэний хувьд бол маш сайн мэдж байгаа. Тэгээд гэхдээ одоо нөгөө нэг эмнэлгийн салбарт зөвхөн сувилгын салбарт гэхгүй яг одоо Монгол улсын хэмжээнд эмнэлгийн салбарт одоо тулгамдж байгаа хамгийн гол том одоо хоёрын нэг ингэчээсэ гэж боддог юм асуудлууд байдаг болов энэ талаар бас гурлаа хөндөё гэж бодож байна. Тий одоо энэ манай дараа нар энэ удирдлагч ингээл нэг ажил хийхээр санхүүжилт нь байхгүй нэг тэрэг хэлээд одоо тэг эмнэлгийн салбарын санхүүжилт энэ юмнуудын нэг жаахан зөв удирдалтанд л оруулчихвал тий түүнээс одоо манай Баянголын одоо эмнэлэгч юм сүүлийн хэдэн жил ингээл сайхан засвар үйлчилгээ хийгээд хин ч орсон сайхан тавтаа тухтаад тоног төхөөрөмжээр хангаал байна. Гэтэл нөгөө нэг үйлчлүүлж байгаа хүрээ маань нэмэгдээл байгаа учраас нөгөө өмнөх хангасан хангалт маань дутагдаал байгаа байхгүй юу. Тэгэхээр бол одоо энэ санхүү эдийн засаг талаас нь дэмжээд өгвөл манай эмч нар ч мундаг болсон. Манай ард түмэнд үйлчлүүлэхэд тав тухтай байдлыг хангачихсан. Тэгээ энэ одоо үе үеийн дарга нар чинь энэ дээр анхаарал зэгслэл байгаа. Гэхдээ нөгөө юм маань дандаа хүмүүс маань өргөжиж олон болоод байгаа учраас өмнөх авсан тоног төхөөрөмж маань одоо хүрэлцээнд багасаад байгаа байхгүй юу. Тэгэхээр бол тэр одоо эдийн засаг санхүү дээр нь л дэмжиж өгчвөл манай удирдлага манай энэ хүмүүс үчим бол ажлыг бол хийж шít. Сайхан л болгож чинь тийм. Тэг би бол тэгж л боддیں۔ Санхүү эдийн засаг хэцүү болохоор чинь бүх юмнаас баримтагдал байт юм шиг байл шít. Тийм. Одоо ингэ за энэ дээр би нэмээд бас нэг санал хэлгээд
Ер нь бол одоо манад ингээд сүүлийн үед нэг буруу чиглэл гэх юм уу тийм яваад байдаг л та ингээд имлэг бариа. Имлэг гээд бариа чи юусоо хүрлцээгүй байх гэд те. Имлэг чи хүрлцэхгүй байх гэд тэгээд идэг. Ер нь бол нөгөө нийгмийн эрүүл мэнд гэдэг бол манад ерөөсөө айгуу дутмаг. Нийгмийн эрүүл мэндийг хөгжүүлэх юм бол энэ чинь нөгөө хүнийг өвдсөн хойно имлэгт дэмжлэх биш. Ерөөсөө нөгөө өвдгөөс нь урьдсан сэргийлэх ажлаа маш сайн хийх ёстой байхгүй юу? Тийм. Эрүүл мэндийн одоо бүр нөгөө хүүхэд байхад нь л сургуулиас нь эхлээл нөгөө эрүүл мэндийн хичээлийг маш сайн орох, өвчнөөс яаж урьдсан сэргийлэх вэ? Яаж эрүүл хэм маягаар амьдрах вэ гэдэг тийм дадал зуршлыг бий болгох нийгмийн эрүүл мэндийг маш сайн хөгжүүлэх ёстой. Тэгэх юм бол нөгөө ингэж имлэг хүрлцэхгүй байна, ор дээр хүрлцэхгүй байна, багтахгүй байна энэ төр гэдэг тийм асуудал чинь багасна гэсэн үг. Тэгээс нь хүн өвдгөө болно гэсэн үг шүү дээ. Тэгээ хэрвээ тэгээд нөгөө ажилтан ч гэсэндээ хүрлцээгүй байна гэдэг имлэг 1000 имлэг бариад бид нар яах юм бэ? Хүний нөөцийн хомсдолд орсон үед чинь байшин байгаад тэрэн дотор ажиллах эм цөвлөгч байхгүй бол 1000 сайхан имлэг бариад нэмэргүй шүү дээ. Тэгэхээр ерөөсөө нийгмийн эрүүл мэнд гэдэг одоо дархлаажуулсан нийгмийн эрүүл мэнд шинжилгээ ухаанд ордог. Тэгэхээр ерөөсөө л нөгөө тухайн хүн амаа өвчнөөс урьдсан сэргийлэх ажлыг манайх маш сайн хийх ёстой. Манай иргэд өөрсдөө ерөөсөө нөгөө өвчнөөс урьдсан сэргийлэх үүргээ ерөөсөө мэдтгүү. Одоо имлэгдсэн сүүлийн үед нэг тийм хэцүү үйлчлүүлэгч гэдэг нэр томьёо бий болцсон. За. Хэцүү үйлчлүүлэгч гэл ерөөсөө энд имлэгт ингээл орилж хашгирсан, эм цовлогч руу заянсан, гомдсон гэл тийм хүмүүс байдаг. Тийм нэр томьёо бүр бий болцсон. Тэгэхээр ерөөсөө л манайхан өөртөө тухайн иргэн хүн эрхээ эдлэхээс гадна тэр хүн үүргээ бас биелүүлдэг байх хэрэгтэй байхгүй юу? Ер нь бол. За тэгэхээр бас нөгөө эрүүл мэндийн салбар ялцчгүй улс төртэй холбогдно л да тийм ээ. Тэгэхээр сүүлийн үед бол ерөнхий сайд огцроод одоо шинэ ерөнхий сайд томилогдсон байна. Удахгүй одоо бас эрүүл мэндийн сайд одоо өөрчлөгдөхч магадaltaй байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр эрүүл мэндийн сайд өөрчлөгдөх үеэр ер нь эмнэлгийн салбарт хэрхэн нөлөөлт юм бэ? Одоо сүүлийн үед бол маш олон сайдууд ингээд солигдоод байгаа шүү дээ тийм ээ. Энэ ер нь эмнэлгийн салбарт хэрхэн нөлөөлт юм бэ? Одоо тэр гол нь тэр эрүүл мэндийн даатгалын сан гэдэг эннийхээ үйл ажиллагааг чигдрүүлээд энэ хүмүүст одоо хүртэх тэр мөнгөнийхөө төсвийн хэмжээг нэмэгдүүлээд ингэх юм бол тэр хийн сайд байх нь одоо биднэрт бол нэг чухал биш шүү дээ. Тэгээ бидний одоо хүсэж байгаа зүйл бол ард иргэдэд үйлчлэхэд хөрөлцөөтэй хэмжээний төсөв мөнгө нь цаг тухайд нь орж ирэвэл болоо. Өнөөс одоо тэр хинэн байх нь биднэрт ерөөсөө хамаа байхгүй. Одоо манай байгууллагын дарга байлаа гэд бидний сувлагчийн ажилд өдөр тутам оролцдог биднэрт бол нөлөөлөх юм байхгүй шүү дээ. Тэгэхээр яг тэр хүмүүс бидний энэ ажиллах нөхцөлийг хангаж өгөхийн тулд тэр санхүү эдийн засгад нөлөөлөл нь одоо тэр даатгалынхаа систем нь зөв байгаа тийм ээ. Тэр үйл ажиллагаа нь зөв байвал бидний ажил тусдаа дэмтэл байгаа. Түүнээс биш одоо ямар нэгэн сайд боллоо гэд өөрчлөгдөөд бужигнаад байх юм бол яг ажилчдын дунд бол байдаг. Тийм. Яг одоо ийм сувлагч нарын ажилд бол ер нь бол нэг нөлөөлөхгүй шүү дээ. Тэр сайд солигдлоо, эмнэлгийн дарга солигдож л байдаг. Бид нар бол ерөөсөө нөгөө өдөр тутмынхаа ажлыг хийгээл бид нарт бол тэр дарга солигдчихсэн ч бид нар бол нөгөө өөртөөхөө хийдэг ажлаа бол хийгээл явна. Гол нь нөгөө санхүүжилт юм нь л орж ивэл бидний үйл ажиллагаа тасралтгүй л хийгдээд явна гэсэн үг л дээ. За Баянгаал төрийн эмнэлэгт одоо яг сүүлийн үед шаардлагатай тоног төхөөрөмжүүд ч юм уу аль эсвэл одоо дутагддаг вакцин ч юм уу тиймэрхүү зүйл одоо тулгамдж байгаа асуудал байгаа лөө. Яг манай тасгийн дархлаажуулалтын хувьд бол ерөөсөө 100% юунаас улсаас хангадаг. Зөв тариур байна. Вакцин чинь үнгүй орж ирж байна. За нөгөө нэг хүмүүсийн хил ам хийгээд идэг одоо нөгөө вакцин чинь найдвартай хадгалагддаггүй гэдэг юм дээр бол ерөөсөө л хөргөгч хөлдөгч хангалттай. Бид нар сая 2021 онд нөгөө ковид цар тахал дэлхийн нийтэд болоход манайх халдвар төвчин судлалын үндэсний төв маань маш том юутай вакцины агуулгатай
болсон. Яг стандартын хөргөгчнүүд тэгээд дүүргийн эмнэлгүүд улсын аймагуудынхаа бүх сумын эмнэлгүүдийг бүгдийн 100% ерөөсө хөргөгчүүлдөгчөөр хангацсан. Тэгэхээр ерөөсөө манад бол яг дархлаажуулалт талаас бол ер нь бүх юм 100% улсаас таагддаг гэсэн. Хүрэлцээтэй. Асуудалгүй байна тийм ээ. Асуудалгүй ерөөсөө вакцины асуудалгүй. Одоо манайхан чинь одоо сүүлийн үед ер нь бол 2021 онд нөгөө ковидын вакцинаас хойш вакцин чинь аюу асуудалтай болсон шүү дээ. Одоо сошиалоор ингээл хэрэгтэй хэрэггүй, энэ чинь хортой хоргүй гэл ингээл аюу хөтэй тийм яваад байдаг. Ер нь бол нөгөө ковидын вакцин гэдэг маань тухайн үедээ дэлхийн нийтэд цар тахал гарсан. Тэр ковидын вакциныг ерөөсөө бид нар турших хугацаа тэрийг хүн дээр туршиж үзэх хугацаа байгаагүй шууд. Ерөөсөө л нөгөө цар тахал болсон учраас шууд вакцины үйлдвэрлэсэн. Тэрнийг шууд хэрэгжилж эхэлсэн, хэрэглээнд нэвтрүүлсэн. За тэгээд мэдээж шууд хэрэглэсэн юм чинь тэр чинь бас нэг сөрөг гаж нөлөө бол байх нь зайлшгүй. Одоо хүмүүс цус өтгөрлөө, мартам хооллоо, инглээ тэглээ гэл юм яриад нь штэ. Хүүхдийн вакцины хувьд бол тийм биш байхгүй юу? Манайх ингээ эсэргүүцээд аваад тэгэхээр хүүхдийн вакцин чи одоо манайх гэхэд ерөөсөө сүрээгийн вакцин 60 доноос эхэлж хийсэн. За тэгэл халдвар саагийн вакцин, улаан бурхны вакцин чинь 70 доноос 73 4 оноос хийж эхэлсэн. Тэгэхээр энэ вакцинууд чи юу ерөөсөө 50 60 жил бараг дээдлийн 60 жил хэрэгэлсэн вакцинууд байгаа шүү дээ. Тэгээд тэгэхэд нөгөө манайхан ч ингээд вакцин чинь ийм тийм гэд тэгээд тийм биш байхгүй юу? Ер нь бол одоо сая бид нар хамгийн сүүлд манайх нэг дэвшилттэй хүний папиллом вирусын эсрэг вакциныг 24 оноос заавал хийх дархлаажуулалттай бүр засгийн газрын тогтоолоор оруулж өгсөн. За энэ вакцин маань болохоор хүний папиллом вирусын эсрэг вакцин гэдэг маань 200-аад хэв шинж энэ вирус маань өөрөө 200-аад хэв шинж байдаг. Тэрнээс 6, 11, 16, 18 гэд эднэр болохоор нөгөө умаан хүзүүний хавдар. За тэгээ ганцхан эмэгтэй хүнд биш өшөө эрэгтэй хүнд нөгөө бэлгийн үү, ургацаг, шодон хавдар, арьс салстын хавдар гэд зөндөө олон ганцхан умаан хүзүүгээр зогсохгүй өшөө олон хавдар үүсгдэг байхгүй юу? Тэгэхээр энийг ерөөсөө эрэгтэй эмэгтэй хүүхдэд хоёуланд нь адилхан хийн гэд. За энийг дэлхийн нийтэд ер нь бол 200-аад улс байдیں۔ 150 орн нь бол аль хэдийн хийгээд эхэлчихсэн. Манайх бол ер нь бол хожуу эхэлж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгээ умаан хүзүүний хавдар маань одоо манад шинд ерөөсөө илэгний хавдрын дараа 2 дугаар байранд явж байгаа ийм аюултай хавдар байгаа шүү дээ. За хамгийн сүүлийн статистик гэхэд 2025 онд болохоор 555 умаан хүзүүний хавдар онцлогдсон. Зөвхөн жилийн дотор. Тий, 25 онд гэсэн үг шүү дээ, өнгөрсөн жил. За 555 хүнээс маань 171 эмэгтэй нас барсан. Тэгэхээр энэ бол маш өндөр үзүүлэлт. 3 сая хүн ам дотор бол энэ аюул өндөр үзүүлэлттэй явдаг манайх. Тэгэхээр энэс сэргийлсэн вакцин гэдэг маань бол маш хэрэгтэй юм байдаг. Одоо бол бид нар сая ингээд энэ дархлаажуултыг идэвхжүүлэх аян зарлаад явж байна. Одоо манай дүүргийн Баянгол дүүргийн хэмжээнд 6444 хүүхэд орох ёстой. Хамрагдал зөх 11 настай 6444 хүүхдээс 54% нь орцсон явж байгаа. Энийг бол бид нар энэ ондоо ер нь бол 90%-д хүргэх зорилттой. Ингээд энэ дархлаажуултыг болохоор хорон дээр очиж хэлж байгаа юу? За энэ вакциныг болохоор ерөөсөө одоо бүх өрхийн эмнэлэг бүх өрхийн эмнэлэг тухайн хүүхэд маань бид нар 11-ээс 14 наснд тарьж байгаа. Нөгөө дэлхийн нийтэд энэ вакциныг хийхдээ нөгөө сургуулийн насны хүүхдүүдэд хийдэг учраас энийг нөгөө сургууль суурилж хийдэг вакцин. Хэрвээ тухайн эцэг эх сургууль дээр нь хийлгэж амжаагүй бол өрхийн эмнэлэг, дүүргийн эмнэлэг дээр очиод хийлгэх боломжтой. 15 наснаас дээш болоод ирэхээр энэ вирусээ байна уугүй юу гэдгээ шинжилгээгээ өгөөд сайн дурын дархлаажуулалтаар төлбөртэй. Одоо 11-ээс 14 нас бол үнэгүй нөгөө заавал их дархлаажуулалт гэдэг маань үнэгүй хийдэг вакцинууд байгаа.
15 наснаас дээш болоод ирэхээр сайн дурын дархлаажуулалтаар буюу төлбөртөө хийгдэнэ гэсэн үг. Ямар шинжилгээ өгч чимийг за нөгөө папиллон вирус байна уугүй гэдэг PCR шинжилгээ өгөөд тэгээд вакцинда хамрагдаж болно гэсэн үг. 1 тонн 30,000 төгрөгийн үнэтэй сайн дурын дархлаажуулалт. Хэдэн тонн ихвүлээ? За 11-ээс 14 насны эрэгтэй эмэгтэй хүүхдүүдтэй болохоор бид нэр 1 тонн тарьж байгаа. За 15-аас дээш наснд бол 3 тонн 6 сарын дотор 3 тонн авч байгаа. Хэдэн ч насны хүн 11-ээс дээш хэдэн ч насны эмэгтэйчүүд хийлгэж болно гэсэн үг. Ер нь бол хийлгэж болно тий. 15-аас дээш болоод ирэхээр шинжилгээ өгөөд вирус байна уугүй юу гэдгээ үзүүлээд вакцинд орж болно гэсэн үг. 11-ээс 14 нас маань болохоор шууд сургуулаар үнэгүй хийгдэж байгаа вакцин байна. Энэ вакцин маань болохоор манайх 6, 11, 16, 18 хэв шинжээс хамгаалсан Америкийн Мерк үйлдвэрлэсэн Америк вакцин 1 хүн тунтай савлгаатай вакцин байдаг. Ер нь одоо ингээд вакцинд хамрагдах гээд ирсэн иргэд болон одоо хүүхдэд дагуулж ирсэн хүмүүс нь ер нь вакциныхаа талаар хэр сайн ойлголттой байдаг вэ? За ер нь ойлголт багтай бид нар одоо энэ нэг аяны хүрээнд нэг үрслийн сургуулиуд дээр эцэг их болон багш нарт нөгөө сургалт хийгээд тэрний үндсэн дээр ер нь бол одоо нөгөө бүр анх яг 24 онд бид нар 11 сард хийж эхлэхэд маш их эсэргүүцэлтэй тулгарч исэн. Тэгээ одоо бол тэрнийгээ бодох юм бол бид нар 54% хамрагдсан гэдэг маань одоо хүмүүс бас эргээд нөгөө хүмүүс чинь ер нь бол мэдээлэл бол чөлөөтэй шүү дээ. Интернетээр одоо хүмүүс чинь өөрсдөө залуучууд чинь интернет рүү ороод энэ вакциныхаа мэдээллийг аваад өөрсдөө мэдээлэлтэй болчихсон. Тэгэхээр эргээд ер нь бол өсөж байгаа. Бусад манай нөгөө заавал хийх дархлаажуулалт одоо Монгол улсад чинь 9 төрлийн вакцинаар 13 халдварт өвчнөөс сэргийлсэн вакцин идэг байхгүй юу? За бусад вакцинууд маань бол ер нь бол дандаа 90-с дээш хувьтай хамрагддаг. Айгүй сайн хамралттай явдаг. Тийм ба. За тэгээд мэдээж одоо эмчнэр түрүүн гурлаг бас энэ сэдвийг хүндсэн нөгөө залуу эмчнэр маань ингээд хилээ сурчих юм бол гадаадд сурах боломж байна гэдэг чийсэн. Тэгэхээр яг сувилгын салбарт ер нь олон улсын туршлах судлах ийм тохиолдол одоо жилд хичнээн удаанч гэдэг юм уу ийм одоо тогтсон тоо байдгүй ер нь сургалт одоо олон улсын түвшинд ингээд солилцоогоор ч юм уу сургалтанд хамрагдах тохиолдол хэрэг байдаг вэ? Бид хоёр миний хувьд бол одоо яг тийм нарийн тоо юу бол мэдэхгүй миний нөгөө ажил мэргэжил биш учраас. Ер нь бол сая одоо ингээд 2026 он гарсаар манай Аянгол дүүргийн сувилгын албанаас одоо тийм хамтын ажиллагааны гэрээ байгуулад рээлжлийг нэгээд одоо ингээд хүүхдүүдэд сургаж байна. Англи хэлнийхээ бэлтгэлийг хангаж байна. Баянгол дүүргээс бас тэр магистрт сурах төлбөр энэ төр дээр хөнгөлт үзүүлээд тэгээд одоо Канада руу явах юм хүүхдүүдийг одоо хэлний л асуудлыг шийдвэрчүүл болно гэдэг одоо манай сувилгын алба тэр асуудлыг шийдсэн байгаа. Тий. Одоо гол нь нөгөө манай залуучууд хэлээр сурах нь хэлний л асуудалгүй болчихвол одоо тэр гэрээ хэлсэн бол хийгдээ. Одоо ингээд ер нь бол гадаад харилцаад нээлттэй болж шүү дээ. Манай дүүрэгч гэхгүй ер нь бусад дүүргүүд ч гэсэн адилхан. Одоо Улаанбаатар их сургууль шүү дээ. Тэр чинь нөгөө Солонгос руу хамтын ажиллагаатай оюутнууд нь дандаа Солонгос дадлага хийдэг, тэнд дандаа солилцоогоор хүүхдүүдэд сургадаг. Тийм байна. Манайх болохоор сая нөгөө Баянгол дүүргийн сувилгын албаны дарга болохоор сая Монголын үндэсний дээд сургууль Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв тэр Канадын контра гэсэн бага би нэрийн буруу санагвал тэр байгууллагатай ингээ хамтраад одоо энэ солилцоо хийх гэж байгаа. Тэр юм бол хийцсэн. Тийм байгаа. Тэгээ одоо манайхан сурж байгаа англи хэлээ. Одоо тэгээд гомдохгүй тэр асуудал солилцооны ихний хүмүүс явах байхаа. За тэгээд бид гурван ярилцлага өндөрлөгт өгч юм. Тэгэхээр мэдээж хоёр сайхан сувилгч маань ингэртэй их сайхан тэмдгүүдээ өнөөдөр зүгээд хүрээд ирсэн байна тийм ээ. Тэгэхээр одоо төрдөө одоо хийсэн бүтээснээ үнэлүүлнэ гэдэг бол маш сайхан зүйл шүү дээ тийм ээ. Тэгэхээр та хоёр маань одоо энэхүү одоо ингэртэй зүйлсэн байгаа тэмдгүүдийнхаа тухай манай үзэгчдэд бас хуваалцаж өөртөө бас сайхан бахархах юм одоо зүйл нь мөн шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ тухайгаа яриад гурлаа нэвтрүүлгэж аргая гэж бодож байна. За би энд нийслэлийн тэргүүн эрүүл мэндийн яамны тэргүүн тэгээ нэг орон
Алтан гац. Энэ алтан гацыг бол би 22 онд хийсэн. Тий. Одоо ингээл одоо 34 жил ажиллаад алтан гац одон шаанагдсан. Баянгол дүүргээс. А бусдууд нь бол яг нөгөө ачтын эмнэлэгт ажиллаж байх та. Энэ бидний хамгийн гол тэмдэг эрүүл мэндийн тэргүүний ажилтан. Салбарын тэргүүн гэсэн. Энэ маань хамгийн хүндтэй гэдэг. Энэ хөдөлмөрийн хүндэт медаль. Энэ алтан газыг болохоор би сая 2 сарын 1-нд 35 жил ажиллаад авсан байд юм аа. Сая хаасан юм шүү дээ, тийм ээ. За тэгээд мэдээж одоо ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө үнэн ч сэтгэлээр зүтгэж 30 гаруй жил одоо улстай одоо бүхнээ зориулж байгаа 2 сайхан зөвлөгчтэй эрүүлийн хаз жаргал сайн бүхнийг өгсөн ерөө тэгээд цаашдынх нь ажил амьдрал нь үргэлж одоо гэгэн дөнгөл байж уртудаа наслах болтугай гэдгийг өгсөн ерөөмөр байна. За баярлалаа. Танай хамт олонд бас баярлалаа. Ажлын амжилт хүсье. За баярлалаа үзэгчдээ хүлээн ярилцлага нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт Баянгол дүүргийн Мис заслын тасгийн совилогч Хамар 50 болон Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын совилогч Тунгаан нар урагдан оролцож бас ажил мэргэжлийнхаа онцлог одоо салбартаа тулгамдж байгаа асуудал хөгжил дэвшлийн талаар үзэгчтэй бүхэндээ хуваалцлаа. Их хүлээн ярилцлага нэвтрүүлэгтээ хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Та бүхэн үлсэл телевизэн бэлтгэсэн дараагийн хөтөлбөрүүдийг тоглон сууж үзээрэй.